хурлын гишүүн Гаранбаатараас уул уурхайн сайд тавьсан газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлцийг тогтворжуулах ажлын хүрээнд Монгол банк уул уурхайн амтай хамтран 2012 оны 10 сарын 26-ны өдөр баталсан шатхууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаарх асуулгад уул уурхайн сайд Гавыг хариулна. Гавыг сайдыг энэ дэр төржээ. Монгол улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. За, газрын тосны бүтээгдэхүүний хангамж өнөөс бүрдүүлэх талаар засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулъя. За, газрын тосны бүтээгдэхүүнийн доктортой байсан 2012 оны 4-ээс 8 сарын хооронд засгийн газраас гайлын болон онцгойлон татварыг тэглэсэн байсан. За, тэг 12 оны 8 сард засгийн газар байгуулагдаж, за дийлэлж төчин тоон тутамд 109,000 төгрөгийн татварыг сэргээсэн. За, гаднаас 100-ийн хамааралтай стратегийн бараан дээр тодорхой төвчний татвартай байх нь үүний огцом өсөлтийн эрсдэлээс хамгаалах гол хэрэгсэл болдог. За, Орсын холбооны Улсын төв банкны захин усаас мэдээгээр манай амжилтлагч аж ахуйн нэгжүүд тус компаниас худалдан авч байгаа шатхууны хэлийн үнэ бус орнуудын худалд авч байгаа үнээс бол өндөр байгаа нь бол хойд тогтогдож байсан. За, засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт шатхууны бөөний худалдаанд татврын хөнгөлөлт илрүүлдэг тогтолцоог өөрчлөж жижиглэнгийн үнийг тогтворжуулах бодлого барих гэж заасны дагуу 12 оны 130 яг хөө тэрийг шугаад байгаа юм лөө. Бодлого барих гэж заасны дагуу 12 оны 134-р тогтоолоор уул уурхайн болон газрын тосны салбарын онцлогийг харгалзан газрын тосны бүтээгдэхүүний гайл одоо болж байна. Гайл онцгойлон дотрыг бөөний болон жижиглэнгийн борлуулалтын хувьд ялгаатай тогтоож шийдвэрлсэн болно. Энэ тогтоолоор жижиглэнгийн үнийг доктортой авилгах харин бөөний худалдаа зах зээлийн зарчмаар явах нөхцөлийг бүрдүүлсэн болно. Тухайлбал өнгөрсөн 2 сарын үнийг хөтөлбөр эхэлсэн өнгөрсөн оны 10 дугаар сарын ихэнтэй харьцуулбал дизель түвшний импортын хэлийн үн буюу гадаад үн 26% өсөд байсан байна тухай үед. Дотоодын зах зээлд бөөний үн 28%-аар өссөн. За, жижиглэнгийн үнийг бол 6% орчимд барьсан. Өөрөөр хэлбэл гаднаас авсан үн литр тутамдаа 325 төгрөгөөр за оны өмнө өсгөр байсан. Жижиглэнгийн үнийг 100 төгрөгийн төвшөнд нэмж докторжуулж чадсан гэж хэлэх байна. За, уул уурхайн Монгол банктай хамтран шатхууны жижиглэнгийн худалдааны үнийг докторжуулах валютын ханшны эрсдэлээс хамгаалах дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хил дээрх өртгийн валютын ханшны өөрчлөлтөөс хамаархан нөлөөллийг бууруулах, жижиглэнгийн үнийг докторжуулах, улсын нөөц бүрдүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шатхуун импортлогч бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд за 190.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд зээлийн шугам нээж өгсөн. За, дэд хөтөлбөр хэрэгснээр энэ оны эхний удирдалд улсын хэмжээнд шатхууны нөөц 2 дахин нэмэгдсэн болно. Улсын их хурл 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу 2 сарын хэрэглээтэй тэмцэх хэмжээнд өргөх, мөн шатхууны нөөцийг хадгалах нэмж шаардах сабах барих ажлыг зохион байгуулахыг засгийн газар даатгсан байдаг. За, 11 оны 5 дугаар сард нийлүүлэгч талын үнийн хэлбэл шатхуун ажилтны зэрэгээс шалтгаалan газрын тосны бүтээгдэхүүний нийлэлт багас шатхууны нөөцийн амсгал өсөж жижиглэнгийн өсч байсныг бид мэдж байгаа. За, энд газрын тосны бүтээгдэхүүний нөөцлийн талаар анхаарах хэмжээний 126 дугаар тогтоолоор за улсын нөөцийн хэмжээг засгийн газрын зас 30 хоногоор за аж ахуйн нэгжүүд 30 хоногоор байх нийтдээ 140,400 тонн буюу 60 хоногийн нөөцтэй байхаар шийдвэрлсэн болно. За, энэ тогтоолын дагуу газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудад нөөц бүрдүүлэх тухай гэрээг байгуулан нөөц бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. За, 13 оны 6 сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний шатхууны нийт нөөц 40 орчим хоногийн нөөцтэй. За, А80 бензин 38, А92 55, дизелийн түвш 26, TC1 43 хоногийн тус нөөцтэй байна. Газрын тосны бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхэд агуулгах замны хэрэглээ шаардлагатай байгаа.
За улсын мэдлийн 60,000 тонн багтаамж агуулгах барих төлөвлөгөө хамгийн ашигтай байрлалууд руу барихаар төлөвлөсөн. Гэвч уг агуулгын барилгын ажлын гүйцэтгэх хөрөнгө 2013 оны төсөвт бол тусгагдаагүй юм аа. За улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа замын үтэг шингэн төлөв шилжүүлэн ач байгууламжийн өргөдөлгөө тус байгууллагын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Өнөөдрийн байдлаар тус байгууламжийн өргөдөлгөлийн эхний үе шийдвэрлэх шилжүүлэн ач стакатын өргөдөлгөлийн ажил дуусаж улсын комисс сүлээж байгаа бөгөөд 14,000 м3 багтаамжтай шатхуун хадгалах савны ажлыг 9-р сард дуусгахаар зорин ажиллаж байна. Дотоодын зах зээлийн жижиглэнгийн үнийн талаар 12 оны 1-р сараас 10-р сарын хооронд хийсэн судалгаагаар Монгол улсад импортлогдож байгаа бензин шатхууны үнэ 60 гаруй хувь бөөнөр 40 гаруй хувь жижиглэнгээр борлуулдаг байсан байна. 10 оны 10-р сараас Монгол банк засгийн газрын хооронд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд зээлийн хуугийн зардал валютын ханшны өсөлтөөс компаниудад үзэж байгаа санхүүгийн дарамтыг багасгаж гадаад үнийн өсөлтөөс бус тохиолдолд дотоодын жижиглэн үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн болно. 13 оны 6-р сарын байдлаар нийт борлуулалтын 66%-ийг жижиглэнгийн борлуулалт, 34%-ийг бөөний борлуулалт эзэлж байна. За өнөөгийн байдлаар урд жилийнхээ төвшөнд төржүүл бөөний хэрэглээ бол нэмэгдээгүй байна. За энэ оны 6-р сарын 6-наас Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад шатхууны жижиглэнгийн үнэ 3 төрөлд А80, А92 дизелийн төш литр тутамдаа 50 төгрөгөөр буулгаж улмаар хөдөө орон нутагт мөн адил хэмжээгээр борлуулсан болно. За энэ нь бол дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ болон газрын тосны бүтээгдэхүүний үнэ бол хэлбэлзэл багатай. За өсөөгүй нэмэгдээгүй юм төвшөнд байсан. Гэхдээ Оросын холбооны Орос нефть компанид шатхууныг газрын тосноос түүхий газрын тосноос бодох олон улсын аргачлалыг танилцсны дагуу за дээрх хурлын 3 төрлийн шатхууны хэдийн үнийг 150-аас 260 доллараар бууруулж чадсан юм аа. За энэ хүрээнд бол энэ ажлыг зохион байгууллаа гэж ингэж хэлэх байна. За газрын тос шатхууны импортын хэвсвэрийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд за Орос нефть компани ерөнхийлөгчтэй газрын тос боловсруулах үйлдвэрт газрын тос нийлүүлэх чиглэлээр ажиллаж байна. За яг өнөөгийн байдлаар газрын тосны газар энэ дарга за яамны хүмүүс Оросын холбооны улсад ажиллаж байна. Импортын хэвсвэрийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд 13 оны 3-р сарын 19-ны өдөр за Бээжин готно Уулуурхай яам газрын тосны төлөөлөгчид China Oil компанитай хилцээр хийж за сар бүр 10,000 тонн хүртэл газрын тосны бүтээгдэхүүн импортоор авах асуудлыг хэлсэн. За үүний дагуу China Oil компаниас газрын тосны бүтээгдэхүүн байнга нийлүүлэгдэж байна. Өнөөдрийн байдлаар бол 6,800 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгдсэн байна. За цаашид Орос нефть компанитай хангамж үнийг докторжуулах за Орос нефть компаниас нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний үнийн өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болно. Анхаарал тавьсанд баярлалаа.